За ингээд өнөөдөр хүүгэлрээд одоо Ахмад дунд залуу үеийн төлөөлөл болсон 5-3 бүтээлчийн үзэсгэлэн гарч байна. За тэгээ энэ үзэсгэлэн за миний бие ISV за тэгээд Северен салхи 70 жинжин хатад анчин гэсэн бүтээлүүдээр оролцож байна. Тэгээд одоо хүүгэлрээс зохион байгуулж байгаа энэ хүү үзэсгэлэн бас амжилттай болж байна. Тэгээд энэ үзэсгэлэн маань 20 хоног гарна. Тэгээд та бүхнийхээ хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. За ингээд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цагаан дэрийн инх жаргал, урлагийн гавьяат зүтгэлтэн Төр Батын бат тогтох Шарав доржийн Сүхбат Монголын урчуудын эвлэлийн гишүүн Ан зөргийн Сэрод Монголын урчуудын эвлэлийн нэрэмжиж шагналт лам жавын гам бол дагсны уран бүтээлүүд оролцож байгааг дуулгахад таатай байна. Тэгээд энэ удаагийн үзэсгэлэн маань болохоор 5 өөр төрлийн урсгал жанраар бүтээлээ хийдэг уран бүтээлчтэйгээд бүтээлүүдэд нэгтгэж өөр гэсэн өнгөстэй уран бүтээлүүд ингэж гарч байгаа нь сонирхолтой байна. Миний хувьд бол гадна дотны олон үзэсгэлэнгүүдэд оролцож ирсэн. Энэ мундаг уран бүтээлч ах нартайгаа хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаадаа маш их баяртай байна. Миний бие уран бүтээлч Шарав дорж авахтай Сүхбат байна. За энэ удаагийн үзэсгэлэн маань их өргөндлөхөр сайхан болж байна. Энэ удаагийн үзэсгэлэн маань миний одоо хамтарсан 3-4 дахь үзэсгэлэн болж байна. Ер нь бол дотоодоо олон гадаадын нэлээд олон үзэсгэлэнд оролцдог. Тэгээ энэ миний ер нь онцлог энэ удаагийн үзэсгэлэнгийн концепц бол ерөнхийдөө Төрсөн нутаг би Сүхбаатар аймгийнх. Тэгээд Төрсөн нутгийн энэ нутгийн чулууд, хурдан морь одоо тийм онцлогийг харуулсан тийм бүтээлүүдээр оролцож байна. Тэгээ энэ үзэсгэлэнгийн та бүхэн маань ирж таалан сойрхоорой. Энэ хүү Unity гэдэг одоо нэгдмэл гэсэн тийм утга санаатай үг байгаа. Тэгээд үе үеийн одоо шилдэг уран бүтээлчтэй ингэж урьж оролцуулж зохион байгуулж байгаадаа бол бас баяртай байна.